За байнгын орооны гишүүд энэ өдрийн мэндийг хүргэе. Улсын хурлын гишүүн эм Мандахай нарын гишүүдээс 2025 оны 6 дугаар сарын 19-ний өдөр улсын хурлд өргөн мэдүүлсэн хүнсний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг 2026 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байгаль орчин хүнс үдэ аж ахуйн байнгын орон шилжүүлсэн. Төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг 2026 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хуралдаж Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42-23 заасныг баримтлан хуулийн төслийн заалтаар дахин нэг санал хураах шаардлагатай гэж үзсэн болно. Нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусган төслийн агуулга бодлого зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг дэс дараалал бүтцийн шинжтэй засварыг хийж эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн төсөл болон эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх танилцуулга зарчмын зөрүүтэй саналыг томьёолыг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг та бүхнээс хүсье. Анхаарал хандуулсан явдалд баярлалаа.